Гэр суурингийн өрхөдөд дулаан алдагдлын цахилгааны хэрэглээг хэмнэх талаар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулсан гэж байна. Бодитоор хэдэн өрхөд зөвлөмж өгсөн бэ? 3 тарифтай тоолортой өрх хэд байгаа вэ? Бид үнийг нэмсэн. Гэтэ эсрэгээрээ хэмнэх энэ заавар зөвлөгөөг эрчимтэй хийх ёстой байгаа да. Утааг үнэхээр бууруулъя гэж байгаа бол байшингаа дулаалаад цахилгаанаар халааж байгаа энэ хүмүүсийг бид нар дэмжих ёстой. Одоо энэ намар хүртэл ямар ажил төлөвлөж байгаа хэдэн өрхөд энэ зөвлөмжийг өгөх вэ? Өвлөөс өртөж дулаалах хэрэгтэй байгаад байгаа. Ялангуяа юм дулаан цагаар дулаалж ижил бидний утааг шийдэх боломжтой. Утааг бол ерөөсө дулаалгаар шийднэ. Дээрээс нь цахилгаанаар халаана уу, газар халаана уу, сигареттэй халаана уу, оршин суугчдын өөрсдийн сонголт байх хэрэгтэй. Тэгэхээр нэгэнд үр дүн ярьж байгаа бол хэдэн өрх зөвлөмж өгсөн юм бэ? Утаа эхлэхээс өмнө дахиад хэдэн өрх зөвлөмж өгөөд хэдэн өрхийг ийм хитрхи их цахилгааны зардал гардгийг нь хэмнэх боломжийг бүрдүүлэх гэж байгаа ажлын төлөвлөгөө нь юу вэ гэсэн эхний асуулт. Хоёрдугаарх нь болохоор ер нь манай төр засгийн хамгийн том үүрэг гэдэг бол тодорхой байх явдал. Тодорхойгүй байгаагаас болоод гэр сүрэн газар байшин гэрээ дулаалж чаддаггүй, модоо тарьж чаддаггүй, нүхэн жорлонгоо одоо био жорлон болгож бас өөрчилж чадахгүй байгаад байгаа. Төлөвлөлтийн гол зорилго гэдэг нь бол тодорхой мэдээллээр иргэдийг хангах ёстой явдал. 8 дүрэгт 422 төрлийн техникийн шинжилэл хийнэ гэсэн төлөвлөгөө байна. Яг бодитоор аль хороодуудад ийм шинжилгээ ажлыг хийж байгаа вэ? Одоо утааг бууруулъя гэд цахилгаан халаагаар шилжсэн боловч цахилгаан нь 380-аар ирдэггүй. 220-оор ирдэггүй. Тийм өрхүүд их байдаг. Тэгээ буцаагаа 100-аа оруулж ирээд галаад төлөд эхэлдэг. Яг аль хороодууд энэ 2025 оны өвөл цахилгаан тасрахгүй байх юм. Тэр хороодуудын нийтдээ хэдэн өрх байгаа? Энийг нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 дээр уялдуулж өгсөн үү? Нийслэлээр очиод асуухлаар эрчим хүчний яам мэдээлэл өгөхгүй байх гэсэн хариулт надад тавиад байдаг. Сайдаас энэ дээр тодорхой хариулт авбал сайн байна. Гэр ороллын аль өрхөөдийг дулаалах зөвлөмж өгье гэж. Мэдээж үеийн эрчим хүчний яамнаас зөвлөмжүүдийг өгөөд ирж байсан. Түгээх сүлжээнүүдээс ч өгөөд ирж байсан. Бид нар ард түмдээ нэг юм зөрөгтэй энэ хэлж чадахгүй байна. Энэ сүүлийн үед манай гэр оролд барьсан Монгол гэрчдэр хувийн орон сууцчдэр ямар нэгэн стандарт гэдэг юм байхгүйгээр сүүлийн Улаанбаатар хотын төхөнд хэдэн жил 350 60 жилийн төгтөө баха. Ийм л юм явсан байгаа байхгүй юу? Энэс шалтгаалаад нэгдүгээр хүндрэлд гарсан. Хоёрдугаар дулааны үнийг гэд доогоор бариад байхлаар дулаалах сонирхолгүй болчиход байгаа байхгүй юу? Гэд хэмтхэн өртөгтэй учраас зах зээлийн үнэндээ очих юм бол тэр дулаанаа үнэнд ортуулах чинь бас нөгөө дулаалахын тулд хөрөнгө оруулалт хийнэ дээ. Тэрнийг хэдэн жил нөхөх юм бэ? Урсгал зарлаа яаж хэмнэх юм гэдэг юм чинь удахгүй болчиход байсан зах зээлийн харилцаанаас гарчаад байсан учраас энэ өртөгт нь хөрөх тухайн асуудлыг нэгдүгээр ярьж байгаа. Тэгэхгүй бол баг энэ хэмтхэн дулаанаараа дулаалахгүй байгаад байсан нөгөө хэрэглэгчтэй цахилгаанаар хэрэгэлдсэн ашигтай байсан ийм нөхцөл нуухгүй байгаа ийм байна. За тодорхой байх хэрэгтэй гэж ярьж байна. За яг Улаанбаатар хоттой яриад Улаанбаатар хотыг одоо би сая ярьлаа. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 600 мегаваттын хүчин чадал, Баянгийн цахилгаан станцын 660 мегаватт, сая тэр Шивааваар баригдах байгаа 660 мегаватт гэх юм бол 2 гигаватт орчим эрчим хөөсөөр бид нар бий болж байна. Энийг Улаанбаатар хот руу авч ирэхэд Улаанбаатар Багаанга дүүрэг дээр 500 кВт-ийн нэг дэд станц, Урах наран хороол дээр 500 кВт-ийн нэг дэд станц, Сонгон сум дээр Баянцог сум руу орж магадгүй шүү Төв аймаг руу. Нэг 500 кВт-ийн дэд станцаар хооронд нь болохоор Улаанбаатар хотын хоёр талд 1 гигаваттын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчнүүд ирнэ. Түүнээс цаашаа Улаанбаатар хот руу дахиад 220 кВт дуулгаад 110 35 гэдэг ингээд хуваарлах байгууламжийг явуулахад Улаанбаатар хотод таны ахалж байгаа 240-тай яхад эхний одоо 2031 32 онд хүртэл 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг ийм тооцоо гарсан. Улаанбаатар хотын засаг даргын урлагч даваа далаа манай яамны бодлого төлөлтийн газрын дарга 90 үлзэг хамтарсан ажлын хэсэг явж байгаа. Энэ 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн энэ зорилтын эхний 1 тэрбум долларын санхүүжилтийн их өсвөрийг бид нар болоод хэлцээрийг цаашаа хөгжүүлээд явж байна. Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк сая ирж Монгол төрж уулзсан бид нар өнгөрсөн жилээс хойш хэлцэж явж байгаад
Энэ 2 тэрбум долларын эхний 1 тэрбум долларын санхүүжилтийг 900 саяыг нь Азийн дэд бичгийн хөрөнгө оруулалтын банк Монголын тал 100 сая долларын хөрөнгө оруулалтыг шийдсэн тохиолдолд 35 хүртэлх жилийн хугацаатаа 3.2% хүйт жилийн юанаар анхны эргэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацааг нь бол нэг доор хаяж 5 жилээс багагүй хугацаанд байхаар ийм шийдвэрүүд явж байна. Цаана үлдэж байгаа манай засгийн газрын баталгааны уран зай хүрэх юм бол үлдэж байгаа 1 тэрбум долларыг бид нэр босгох бололцоо бол эрчим хүчний яамд байна. Бид нар чадна. Гэхдээ энэ бүгдийг сангийн яам, эрчим эдийн засгийн хөгжлийн яам энэ орон зайг бүгдийг нь эрчим хүчний салбарт өгчихгүй юу гэдэг ийм асуудлууд байгаа учраас энэ асуудлуудыг бид нар хөгжүүлээд явж байгаа. Их усүр олоод ирж чадж байгаа. Ийм л байна. За зохицуулахаараа нэмээд нэг юу хэлье. Улаанбаатар цэцгэлхэн дагуу сүлжээний 440 мянган хэрэглэгчийг хоолыг тоолууртаа хэрэгжүүлэх төсөл 2026 онд хэрэгж дуусахаар ингээд хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр энэ хоолыг тоолуурт 2 тарифт 3 тарифт руу шилжих сонголт нь бол хэрэглэгчд байгаа. Тэгээ яг хэдийн хэрэглэгч шилжсэн байна, хэдийн хэрэглэгч зөвлөгөө өгсөн байна гэдгийг танд тусна хариулт өгье гэж бодож байна. За Ганзүргийн Лувсан Жамсгч 2 асуултанд хариу авч чадаагүй гэж байна. Нэмж хариулах боломж өгье. 5 номерын микрофон Чолсрон сайд. Лувсан Жамсгчийн асуултанд хариулъя. Орчны бохирлыг бууруулах үндэсний хороог 2023 онд дуустал эрчим хүчний сайд бий тулгайлж явсан юм. Гэтэл нийслэлийн агаарын бохирлыг бууруулах ажлыг нийслэлийн засагтаар хариуцна гэдэг ийм шийдвэр гарсан учраас Улаанбаатар хот энэ зөвлөгөөнүүдийг ярьж байгаа. Хот илүүд тооцоол мэдээлэл танд өгөх болно. За Чолсрон сайд нэмж хариулт өгье. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2 хуваагаад Улаанбаатар хотын агаарын асуудлыг бол нийслэлийн засагтаар хариуцахаар ийм шийдвэр гараад энэ зөвлөмжүүдийг агаарын чанартай холбоотой асуудлуудыг нийслэл Улаанбаатар хот шийднэ. Энэ мэдээллүүдийг нийслэл үндсэн хариуцаад явж байгаа. Бид эрчим хүчний салбар зүгээр нийслэлтэй тус болоод нэмэлт мэдээллүүдийг өгөөд явж байгаа гэж ойлгож байна шүү. За 3 номерын микрофонд нэмэлт хариулт өгье. За энэ эрчим хүчний үнийг 11 сараас нэмсэнтэй холбогдуулаад манай яам эрчим хүчний зохицуулахороо компаниудын хамтарсан ажлын хэсгийг бид бүх аймагуудад Улаанбаатар хотод зохион байгуулж ажилласан. Санал гомдол өргөдөл хүлээж авч за түрүүн Лувсан Жамсгч шүүний хэлдгээр яг одоо шин Улаанбаатар хотын хэмжээнд бид нийтдээ 400 өргөдөл гомдол ирсний 135 айлаар нь ороод тэр айлуудын одоо нөгөө дулаан алдагдал, цахилгааны алдагдал, хэрэглээний өсөлт, үн төлбөрийн одоо талаарх зөвлөмжийг бол яг газар дээр нь одоо Улаанбаатар хотын 6 дүүрэгт бол өгсөн байгаа. Энэ ажил бол мөн бүх аймагуудад яг бүх түгээх сүлжээнүүд ажлын хэсэг гараад айл өргөдөл гомдол гаргасан айл өрхөөр нь яваад ингээ гомдлыг бол барагдуулаад гомдлын барагдуулалт 98% гүйцэтгэлтэй гарсан ийм дүн байна. За Чолсрон сайд 5 номерын микрофонд айл хороолвэ гэж нарийн бичиж асууж байна. За мэдээж туг тасрахгүй байна гэж байхгүй. Лувсан Жамсгч. Одоо бидний байгаа ганцхан их хүйсвэртэй, тийм үү? Аливаа хэрэглэгчд 2 их хүйсвэртэй бид нар болгоод энэ төвшөнд очтол энэ 30-40 жилийн асуудал бол. Тог баг тасрах тухай ярина. Уг тасрахгүй байх тухай байхгүй. Ягаад гэвэл тог тасрахгүй байхын тулд 2 их хүйсвэртэй байж таарнаад нэг талд нь үйлчлэгээ хийхэд нөгөө талаас сэлгэн залгадаг. Энэ боломж бол үнэндээ Улаанбаатар хотын сүүлийн 30 жилийн хугацаанд энэ төлөвлөлтгөө өвцөнгөр оролт дээр ийм болцоо байхгүй. Тэгж худлаа ярьж ард түмнийг худлаа молгодож хэрэггүй бид нар чадахгүй. Баг тасрах тухай ярина. Одоо та бүхэн мэдж байгаа бид нар одоо хаврын эрхчлэлийн намрын бэлтгэл ажил, өвлийн бэлтгэл ажил хийгээд явсан. Хороодууд дээр нийслэлийн жишээлбэл Монгол даяараа л бид нар системтэй зарлж хагаад хязгаарланаа. Энэ орон засвар үйлчлэгээ хийнэ гэдэг элен далангүй шууд ярьж байгаа. Түүнсэж таны яриад байгаа шиг Ерөөсө попрод байгаа юм байхгүй сайдаа. Хаана тасрахын хаана тасрахгүй юм бэ гэдгийг бид нэр тодорхой гаргаж өгөх ёстой шүү дээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр байшингаа дуулаалаад гэрээ дуулаалаад цахилгаан хаалгаар шилжчихээ. Энэ хэсгийг бол бид нэр
Тэгэх юм бол тогийн таслахгүй гэсэн юм тодорхой байдлыг өгөх хэрэгтэй гэдгийг л би хэлээд байгаа. Нийтээр нь тасархаа болоо гэдэг би ерөөсөө асуудал хаялаагүй. Би өнөөдрийн талбай дээр орж байгаа үзлэн үзлээлтэй эрчим хүчний яамны танилцуулгаас харлаа. Улсын хэмжээний юм байгаад байгаа болохоос Улаанбаатар хотод хаана аль хороо тог тасрахгүй юм бэ гэдэг тийм төлөвлөгөө байх ёстой шүү дээ. Хоёрдугаарх нь 440 мянган хэрэглэгчийг ухаалаг тоолоор шилжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм тийм 26 оноос өмнө тийм тэрнийхээ мэдээ том мэдээллийг бас гаргаж өгөхийг хүсэж байна. Тэгэхээр энэ хөгжлийн ерөнхий дэлгөө 2040 дээр бид нар энийг л тодорхой болгож өгөхгүй л төрийн хамгийн том үүрэгч одоо тодорхой байх шүү дээ. Энийг л авъя гэдэг байгаа юм би. Та тодорхой асуулт тавьж байгаас би тодорхой хариулъя гэдэг. Улаанбаатар хотын гэр хороололд хоёр талын их үүсвэртэй тог тасардаггүй болох. Танай яриад байгаа. Ийм гэр хороол эндээ байхгүй. Тэр бид нар тийм уруулаг улаан цам чадахгүй юмыг би уруулмааргүй байна. За одоо тэр урд нь тэр гэр хорооллууд тэр 4 кВт-аар халаалт гинэ гэж цагтгаана. Яг бод байдлаар 4 кВт-аар чинь 100 м квадрат гэр хорооллын байшин халааж хүч хөрөхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр чи тог тасарнаа да. Ачаал нь хөрөхгүй болохоор тасрна шүү дээ. Тэг тасрахгүй байна. Бид нар гоё юм таслахгүй болно гэд. Хэрвээ тог таслахгүй гэх юм бол хоёр талын их үүсвэртэй. Бүр ярих юм бол тэр хэрэглэгч дахиад одоо генератороор байж тог тасрахгүй болно. За лувсан жамсгшгүй тодруулъя. 1 минут. Чожил сүрэн сайдаа би таныг ажил хийхгүй байгаа ч юм уу эсвэл таны хийсэн ажлыг ерөөсөө үүсгээгүй шүү. Таны төлөвлөж байгаа энэ ажил дээр 8 дүүрэгт 422 төрлийн техникийн шинжилгээ хийнэ гэж. Энийг би байршил нь хаана юм бэ л гэж асуугаад байгаа. Ингээ бичсэн байгаа зүйл чинь газрын зураг дээр хот төлөвлөлт дээр уялдаж явж явах хэвээр. Нийслэлээр очиод асуухлаар эрчим хүчний яам юу хийж байгаа мэдэхгүй байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би ингээ аргаа бариад өнөөдөр эрчим хүчний яамнаас нь асууж байгаа. Тог тасарна гэдгийг би л ойлгож байна. Үн нэмсэн тодорхой хэмжээнд таслана. Гэхдээ бид нэр төр өөрсдөө хаана тог тасрахгүй юм бэ гэдгийг энэ төлөвлөж байгаа ажлынхаа хүрээнд тэрнийг тодорхой гаргаж өгөө. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 дээр тусгаж өгөх хэрэгтэй байна гэсэн зүйлийг хэлж байгаа болохоос ш таны хэлж байгаа энэ тайлбаруудыг би бүгдийг нь ойлгож байна. Би чинь тийм тэнэг хүн биш шүү дээ. Инженер хүн. Лусагшны асуулт нэмээд хариулъя. Би лав Монголын улсын цахилгаан хэрэглэгч бүрийг хоёр талын их үүсвэртэй болгоход чадвал 3 талын их үүсвэртэй болгохоос нааш тогийг ч таслахгүй гэж би худлаа амлахгүй. Нэг талын их үүсвэртэй байхад нэгдүгээр таснаа гэдгийг хэлье. Засвар үйлчлэгийг хийнэ гэдгийг хэлье. Нэг. Хоёрдугаарт тэр сая таны ярьж байгаа тэр 107 сумын сум дээр хүчлийн 8 дүүрэг ороод 422 төрлийн одоо шинжилгээ ажил хийнэ гэж. Хүчлийн уналттай болчиход байгаа. Жидэн ёлтыгаа улаачаад байгаа газрууд дээр багаар шинжилгээ ажлууд хийж энэ эрчим хүчний үнийг өртөгтөн ойртуул гаргах хэмжээ авсан юм бол манай энэ салбараас 2-3 бүтээгдэхүүнтэй цахилгаан эрчим хүч дулаан тэгээд өөр жоохон бий. Энэ бүтээгдэхүүнийхээ чанарыг нэмэгдүүлэхэд шүүмжил баг одоо гарахын тулд байгаа их усур 77 тэрбум төгрөгөөр энэ шинжилгээ ажлуудыг хийж жоохон багасхийг гэсэн ийм шийдвэр гаргаад зорилт түвшинд нь өнөөдөр баталчаад байгаа. Гэтэл харамсалтай нь энэ эрчим хүчний төрийн өмчт компаниудын 66% менежментийн эрхийг эрчим хүчний яам өнөөдөр өнгөрсөн сараас эхлээд хариуцгаа болсон. Эрчис Монгол гэдэг компани гарч ирээд тэр компаниудаа энэ асуудлуудыг ярина. Тэгээд энэ эрчим хүчний өртөгтөн оржуулах арга хэмжээний нэг хэсэг нь бол зогссон. Улаанбаатар хот дулааны үнийг өртөгтөн оржуулах ажил хийх чадахгүй болж байгаа. Цахилгаан эрчим хүчний үнийг тэр шинэ их үүсвэрүүд валютын анш, инфляц, импорт эрчим хүчний үнүүдээс шалтгаалж энэ төгсгөлөх ажлыг хийж чадахгүй учраас энийг Эрчис Монгол гэдэг компани, менежментийг хэрэгжүүлэгч компани ямар үйл ажиллагаа явуулахыг би тэр хүмүүсийн өмнөөс урьдчилан хэлж чадахгүй байна. Тийм учраас энэ 422 арга хэмжээний хэдийг нь үлдээх юм.